За баярлалаа. Слайд англи хэл дээр байгаа. Би өөрөө монголоор ярина. За манай улсын шүүхийн цахим шинжилэл одоо яг эд хийгдэж байгаа. Өмнөх илтгэгчд маань маш сонирхолтой илтгэлийг тавьсан. Бидний хувьд бас сайн туршлага болох үс үн цэнтэй мэдээлэл авсандаа баяртай байна. Тэгэхээр манай улсын шүүхийн захимжилтын үйл явцын талаар би эхлээд товчхон дурдъя. Маргааш шүүхийн ерхий зөвлөлийн гишүүн дэлгэрэнгүй ярина. Тэгэхээр бид 1990-ад оноос хойш шүүхийн захимжилтыг бол үе шаттайгаар хөгжүүлж ирсэн. За одоо шүүхийн үйл ажиллагааны 20 гаруй систем ашиглагдаж байгаа. Тэгээд ихэвчлэн голдуу бүртгэлийн системүүд байдаг. Тэгвэл бид энэ мэдээллийн технологийн энэ хурдцтай энэ үед зайлшгүй шинжилэл хийх шаардлага бол бий болсон. За үүнийг ковидын нөхцөл байдал бол хурдсгаж өгсөн. За шүүхийн ерхий зөвлөлөөс мэдээллийн технологиг нэвтрүүлэхтэй холбоотой бодлогын баримтчийг 2022 онд батлан гаргасан. Ингээд бид бариад явах замын зурагтай болсон. За дараах байдлаар төлөвлөн ажиллаа хийж байгаа. За нэгдүгürt суур бэлтгэл ажил. За хоёрт нь системийн хөгжүүлэлт буюу суйрлуулалт. За гуравт нь хэрэгжүүлэх, нэвтрүүлэх үе шат гэсэн ийм 3 үе шаттай явагдаж байна. За үүнээс хамгийн онцолж хэлэх бидний хувьд хамгийн чухал бөгөөд шин зүйл бол e-filing буюу иргэд олонны цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлэх тэр цахим платформыг хийж байгаа. Ингэснээр цахим хавц зэрэг бий болно. За дээрх 3 үе шатын хүрээнд 7 үндсэн систем хөгжүүлээд явж байгаа. За эхлээд цөм систем. За үүнийг тойроод өгдлийн цөм систем, хэргийн хөдөлгөөний систем. За иргэд олон нийтийн систем, шүүхийн цахим архив, өгдөл солилцох дэд бүтэц, дэмжих дэд бүтцүүд буюу интеграц, шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем гэсэн ийм 7 системийн хөгжүүлэлт одоо хийгдэж байна. За мэдээж үүнтэй холбоотойгоор бид кибер аюулгүй байдлын менежментийн тогтцоог бол бүрдүүлж байгаа. ISO 27001 стандартыг бол нэвтрүүлнэ. Тэгэхээр олон улсын төвшөнд кибер аюулгүй байдлыг бүрэн бүтэн нууцлагдсан хүртээмжтэй байдлаар тодорхойлж ирсэн CIA гурвалжин гэж. Тэгвэл сүүлийн үеийн чиг хандлагад энэ traceability буюу энэ мөрдөж тогтоох боломж нөхцөлийг илэрхийлсэн ийм шинэ ойлголт гарч ирсэн. Товчхондоо мэдээллийн гарал үүслийг мөшгөх боломжтой байх тэр шийдэл хэн хизээ тухайн мэдээлэлд хандсан өөрчилсөн устгасан зэргийг марах аргагүй байдлаар тогтоодог. За мэдээлэлд хандах эрхгүй хэрэглэгч хандсан бол дохио өгдөгч гэдэг юм уу. За үүн дээр блокчейн технологиг хослуулад нотлох баримтын файлын бүрэн бүтэн хүчин төгөлдөр байдлыг хангадаг ийм олон улсын туршлага бол байгаа. Үүнийг би яагаад онцолж ярьж байна гэхээр шүүхийн захимжилт эрчимтэй явагдаж байна. За цахим нотлох баримтууд цахим хавц тэрэг бий болсноор түүнийг үнэлэх нотлох баримтын үнэн зөвөө асуудал шүүгчдийн дунд мөн одоо хууч өмгөөлөгчдийн дунд томоохон сорилт болж байгаа. Тиймээс дээрх чадвар бүхий энэ технологийн шийдлүүдээр өөрсдийн эргэлзээг тайлах боломжтой. Тодорхойлох юм бол блокчейн технологийн энэ decentralized буюу төвлөрсөн бус тархмал системүүдэд бүртгэгдсэн криптографаар хамгаалагдсан устгах өөрчлөх боломжгүй энэхүү найдвартай байдлын баталгаа нь бас бидний шийдлүүдийн нэг байж болно гэж үзэж байгаа. За энэ мэдээж кибер аюулгүй байдлыг бий болгоно, нөгөө талдаа цахим шилжилтэд болгоомжлдог цахим баримтад эргэлздэг байдлыг арилгах хөшүүрэг байж болно. Товчоор хэлэх юм бол блокчейн бол цахим нотлох баримтын дижитал тамга гэж. За манай улсын хууль тогтоомжийн болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хувьд 2021-22 онд Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хууль болон кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталсан. За мөн 2023 онд кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг
засгийн газраас гаргасан. За ингээд бид хуулиараа кибер аюулгүй байдлын тогтолцоогоо бол бий болгосон. За үүнийг товчхон дурдах юм бол стратегийн төвшөнд кибер аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг. За албан тушаалаараа ерөнхий сайд тэргүүлдэг. Ажлын алба гэж байгаа. За стратегийн төвчний байгууллагуудад зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын командлал, тагнуулын ерөнхий газар, цахим хөгжил янууц харилцаа холбооны яам, за мөн мэдээллийн аюулгүй байдлын газар багтдаг. За тэгвэл тактикийн төвчний байгууллагын хувьд цагдаагийн ерөнхий газар, зэвсэгт хүчний төв, үндэсний төв, нийтийн төв зэрэг байгууллагууд бол хамаардаг. За үйл ажиллагааны төвшөнд. За үйл ажиллагааны төвшин цагдаагийн ерөнхий газрын кибер гэмтрэхтэй тэмцэх хилтэс байдаг. За мөн онц чухал мэдээллийн дэд бүтцтэй төрийн өмчт байгууллагууд, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагууд, батлан хамгаалах салбар, онц чухал мэдээллийн дэд бүтцтэй хувийн өмчт байгууллагууд, хувь хүн хуулийн этгээд. Тэгэхээр үйл ажиллагааны төвшөнд эдгээр байгууллагуудыг ангилан үздэг. Онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллага гэдэг нь өөрөө кибер аюулгүй байдал нь алдагдсанаар хэвийн үйл ажиллагаанд доголдож Монгол улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ бүхий байгууллагуудыг хилдэг. За эдгээрээс төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бол бидний хувьд чухал. Энэ нь төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтц юм байна. За 3 дэд сүлжээнээс бүрддэг. Хамгаалагдсан интернетийн сүлжээ, төрийн албан хэрэглээний сүлжээ, тусгай хэрэглээний сүлжээ гэсэн ийм 3 дэд сүлжээ байдаг. Тэгэхээр дээрх нэгдсэн сүлжээнд холбогдсон хуулийн байгууллагуудад улсын дэд шүүх, үндсэн хуулийн цэц, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурорын газар, авилгатай тэмцэх газар, шүүхийн сахилгын хороо зэрэг багтдаг байна. Тэгэхээр төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад чиглэсэн аливаа кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, талсан зогсоох, хариу арга хэмжээ авах халдлагад өртсөн системийг нөхөн сэргээхэд дээр дурдсан тактикийн шинжтэй байгууллагууд дотор байгаа үндэсний төв дэмжлэг үзүүлдэг, байнга өдөр тутам цаг тутам мониторинг хийдэг. Тэгэхээр кибер аюулгүй байдал өөрөө нэлээд том комплекс асуудал. Бид хууль дүрм тогтолцоогоо бий болгосон ч гэсэн яг хэрэгжилтийн хувьд бас тодорхой хэмжээний бэрхшээлүүд бол байгаа. За мэдээж энэ бол бусад улс орнуудад адилхан тохиолддог зүйлүүд. За өмнөх хэлтгэгчд маань хэлсэн төсөв санхүүгийн асуудал яригдсан. Энэ маш чухал. Шүүхийн төсөв ярихаар улс төрчид бидэнд наадхаас чинь өөр шийдвэрлэх олон асуудал байна л гэдэг. Өнөөдөр шүүх хангалттай төсөв хөрөнгө байхгүй бол бид технологийн шинжилэл хийх, кибер аюулгүй байдлыг хангах гэдэг нь өөрөө хоосон яриа болж хувирна. Шүүхийн бие даасан байдлыг хангахад бидний өмнө байнга тулгардаг зүйлийн нэг бол угаасаа төсөв санхүүгийн асуудал. Шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, ширээ сандлын хүрэлцээ зэргийг бид ярьдаг байсан бол одоо нэмээд цахимжилтын өнөө үед кибер аюулгүй байдлыг хангах төсвийг ярихаас өөр аргагүй. Бид шүүгт кибер аюулгүй байдлын төсвийг нэмэгдүүлэх талаар ярихдаа мэдээж ямар нэгэн тансаглал тав тухайн талаар ярихгүй хүсэхгүй. Бид зөвхөн шудраг ёсыг эрэлхийлж байгаа иргэд олон нийтийн мэдээллийг л хамгаалахыг хүсэж байгаа. Олон улсын туршлагаас аваад үзэхэд шүүгч, ерөнхий шүүгч нар энэ шүүхийн төсөв санхүүгийн талаар жилийн тайландаа мөн илтгэлдээ энэ асуудлыг хурцаар тодорхойлж дуу хоолойгоо хүргэдэг ийм сайн жишг байдаг. Мэдээж энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх, иргэд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. За тэгвэл хувь шүүгч бид нарт энэ кибер аюулгүй байдал чи ер нь ямар хамааралтай юм бэ? Мэдээллийн бүрэн бүтэн нууцлагдсан хүртээмжтэй байдлыг хангахад бидний үүрэг оролцоо хэрхэн нөлөөлөх вэ? Тийм ээ, бидний үүрэг оролцоо манлайлал чухал байна. Кибер аюулгүй байдал гэдэг нь өөрөө зөвхөн техникийн эсвэл мэдээллийн технологийн ажилтны асуудал гэдэг ойлголт аль хэдийн ард хоцорсон. Үүнд мэдээж хүн бүрийн үүрэг хариуцлага яригдана.
Шүүгч нар бол мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчны гол хэрэглэгчдийн нэг мөн. Жишээлбэл манай улсын нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар шүүхэн нийтийн мэдээлэл хариуцагч. Өөрөөр хэлбэл хууль заасан чиг үүргийнхээ хүрээнд нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах эрх үүрэгтэй. Тэгэхээр шүүхтэр хадгалагдж байгаа тэр дата мэдээллийн бүрэн бүтэн аюулгүй байдал нь бидний үйл ажиллагаатай шууд хамааралтай. Манай улсын цахим яамны урилгаар Япон улсын JICA байгууллага Оксфордын их сургуулийн кибер аюулгүй байдлын чадварын төвтэй хамтран үнэлгээ хийсэн. За нийтлэгдээд удаагүй та бүхэн танилцсан байх. Тэр кибер аюулгүй байдлын чадварын хэмжээсийг 5 зүйлээр тодорхойлсон байна. За үүнд нэгдүгээрт бодлого стратеги, хоёрт нь нийгэм соёлын асуудал, гуравдугаарт мэдлэг чадварыг бий болгох, дөрөвт нь хууль эрх зүйн зохицуулалт, хамгийн сүүлд технологи стандарт орсон байна. Тэгэхээр хүмүүс ихэвчлэн кибер аюулгүй байдал гэхээр шууд технологийн асуудал гэж ойлгодог. Технологи бол хамгийн ихний асуудал ерөөсөө биш. Түүний өмнө хүмүүсийн мэдлэг, ур чадвар, ойлголт, хандлага чухал байна. Мөн манай улсын төр хувийн хөгжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын мөн улс төрчдийн дундах энэ кибер аюулгүй байдлын талаарх ойлголт хангалтгүй байна гэдгийг уг судалгаанд дурдсан байна. За тэгвэл бас нэгэн судалгаа. Verizon компани 2025 оны 4 сард нийтэлсэн кибер аюулгүй байдлын талаарх судалгаа байгаа. Дэлхийд даяарх нийт 139 орноос 20,052 кибер аюулгүй байдлын зөрчлийг шинжилсэн. За үүнээс 12,195 тохиолдлыг мэдээлэл алдагдсан болохыг нотолсон. За мэдээлэл алдагдсан шалтгааны 60 гаруй хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой гэдгийг онцолсон. Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ тоо 80-90% хүрнэ гэж анхааруулж байгаа. Хуурамч мэйл, холбоос дээр дарах, нууц үг, нэвтрэх мэдээллийг алдах гэх мэт. Тэгэхээр дээрх судалгаануудад тулгуурлан гаргаж байгаа миний илтгэлийн гол санаа дүгнэлт бол ерөөсөө кибер аюулгүй байдлын эрсдлийг бууруулахад хүний хүчин зүйлс, хувь хүний хариуцлага хамгийн их нөлөөтэй гэдгийг онцолж байна. Энэ танхимд олон орны манлайлагч шүүгч нар хорон цугларсан байна. Бид энд хамгийн сайн туршлагаа хуваалцахаас гадна хамгийн хурц асуудлуудаа хамтдаа эргэцүүлэхээр цугларсан. Шүүхийн цахимжилтын эрчимтэй энэ үед бидний хариуцлага улам бүр нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл энэ кибер ертөнцийн нь өөрөө шүүгч бидэнд шинэ сорилт, шинэ хариуцлагыг үүрүүлж байна. Нөгөө талдаа энэ шүүгчийн ёс зүйн хариуцлагын нэгэн салшгүй хэсэг болчиход байна. Бид хараат ус байдлаа хамгаалж ирсэн шигэ өгөгдөл мэдээлэлээр тулгуурласан иргэд олон нийтийн итгэлийг хамгаалах үүрэгтэй. Энэ талаарх тодорхой хэмжээнд бас дуу хоолойгоо хүргэж яхан зүйтэй. Бидэнд сэтгэлгээний өөрчлөлт, шин дадал зуршил, дасан зохицох чадвар хэрэгтэй. Бид технологийн дэвшлээс айдаггүй. За түүнийг удирдах чаддаг, хэрэгжилж чаддаг байх ёстой. Нээлттэй дэлхийн эрен үед хаалттай сэтгэлгээтэй байж болохгүй. Шүүхийн захим шинжилэл кибер аюулгүй байдлын нэгэн гол түлхүүр нь шүүгчийн манлайлал юм аа. Баярлалаа. Thank you, Chief Judge Dowders.